Боловсрол зарцуулж байгаа хөрөнгө мөнгөө манай улс одоо шийдвэр гаргагч зардал гэж үздэг. Харамсалтай нь энэ бол уг нь бол зардлч хөрөнгө оруулалт байхгүй хугацаанд үр дүн 10, 20, 30, 40, 50 жилийн дараа ингэж үргэлжлэн гарах хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой подкастын 10 дахь дугаар эхэлж байна. Өнөөдөр бид боловсролын чиглэлээр тэр дундаа тэгш хүртээмжтэй боловсролын талаар ярилцгаар ариун зулыг урьсан. Ариун зул Чивнэнгийн тэтгэлгээр 2019-с 2020 онд Брислийн их сургуульд тэгш хамруулах боловсролын магистраар суралцсан. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Ариун зул МУС-ийг нийгмийн ажилтан мэргэжлэр төгсөөд дараа нь Солонгосын Чунамын их сургуулийг нийгмийн халамжийн бодлогын магистраар суралцаад тэгээ Брислийн сургуульд явсан. Монголдо байгаа бас цөөхөн тэгш хамруулах боловсрол тэр дундаа тэгш хүртээмжтэй боловсрол бодлого судалгааны чиглэлээр бас мэргэжсэн мэргэжилтэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бас мэдээлэл түгээсэн нэлээд сонирхолтой яриа болох байхаа гэж найдаж байна. За миний хувьд ч гэсэн бас их сонирхолтой яриа өрнүүлэхийг бас хичээе. Хоёулаа ажлын туршлагаас ч яриагаа эхлэх үү? Ер нь өмнө нь ямар төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан бэ? Тэр талаас ярил. За ер нь бол нөгөө МУС-ийг 2005 онд нийгмийн ажилтны мэргэжилтээр төгссөн цагаас эхлээд бол нийгмийн төслүүдэд их ажилласан. Анх бол сургуулийн төгсөөд дотоод тэмцэх үндэсний санд хөтөлбөрийн ажилтнаар ажилладаг байлаа. Нийгмийн эрүүл мэндийн төсөлд ажиллаж байгаа. Дараа нь 2009 онд Солонгос руу анхныхаа мастрыг хийхээр суралцсан. За тэгээ 13 он сургуулаа төгсөж ирээд ер нь боловсролын салбарт ажиллаж байгаа. 10 гаруй жил бас ажилласан байна. За энэ хугацаанд Японы хүүхдийн аюулгүй санд ажилласан. За мөн өөрөө Монголын багш эцгийн холбоо гэх төрийн бас байгууллага 7-8 жил бас ажиллалаа. За бас Монголын эмэгтэйчүүдийн санд ажиллаж исэн. За тэгээд сая жоохон 2019-с 20 онд Брислийн сургуульд одоо 2 дахь мастер хамгаалсны дараа Нүүбийн хүүхдийн сан, Нүүбийн шилжилт төлөвлөгөөний байгууллага, Дэлхийн банк, Азийн сан гэдэг олон улсын байгууллагуудад бас яг энэ өөрийнхөө ажиллаж байгаа салбараар болон судалгааны ажлаар бас зөвлөхийн ажлуудыг хийж ажиллаж байна. За одоо бол Адина тэгш боломж гэдэг яг нөгөө өөрийнхөө сурсан мэргэжлэр төрийн бас байгуулад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд яаж боловсролын хүртээмжтэй тэгш болох уу гэдэг чиглэлээр бол ажиллаж байна. Ер нь тэгш хамруулах боловсрол тусгай хэрэгцээт боловсрол гэсэн ойлголт хамт яваад байдаг тийм. Тэгээд энэ хоёр ойлголтын ер нь ялгаа нь юу вэ? Таас нөгөө судлаач яг энэ чиглэлээр бодлогын түвшинд мэргэсэн хүний хувьд тайлбар маш чухал асуулт асуулаа баярлалаа. Ер нь тэгш хамруулах боловсрол гэхээр хамгийн түрүүнд хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхд толгойд нь орж ирээд байгаа. Тэгээд тэгш хамруулах боловсрол тусгай хэрэгцээт боловсрол хоёрыг адилхан ойлголт юм шиг хандаж ойлгоод байгаа. Тэр нь бүр МАС-ийн түвшинд ч байна, манай бодлогын түвшинд ч байна. Харамсалтай. Ингээ хамт яригадаад яваад байдаг. Яг хамт яригдах ойлголт мөн үү гэвэл мөн. Гэхдээ ялгаа бүхий ойлголт байгаа. Ялгаатай ойлголт учраас хоёр өөрөөр томьёог оруулах хэрэглээ яваад байгаа. Тэгэхээр тэгш хамруулах боловсрол гэдэг нь өөрөө яг англиар бол inclusive education гэдэг байгаа. Одоо Oxford, Cambridge-ийн одоо тал бичээс харуул include for all гэдэг үг юм байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр бүх хүүхдүүдийг бүгдийг хамруулах, тэгш хамруулах оролцоог тэгш хамгаах гэсэн утгатай гэж ойлгож байна. Тэр утгаар нь харах юм бол яг энэ тэгш хамруулах боловсрол гэдэг нь бол малгай ойлголт гэж ойлгож байна. Сургууль сурч байгаа бүх хүүхдүүдийг тэнд дунд ч одоо онд сайн сурдаг дунд муу гэл одоо манайхан ч сурлагын дүнгээр ч юм уу эсвэл одоо суралцж байгаа байдлаар нь онцлог байдлаар нь ялгадаг. Тэр бүх хүүхдүүдийг чанартай, хүртээмжтэй сайн сургах тухай ойлголт гэж харж байна. За яг энэ утгаар нь хараад утсан юм бол манай Монгол улс жишээлх юм бол одоо энэ малчин өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, за тэгээд ердийн сургуульд суралцж байгаа бүх хүүхдүүд, тэгээд гоц авьяастай хүүхдүүд гэж байдаг тийм. Тэгэхээр ингээд цаанаасаа одоо төрөлхийн гоц авьяастай төрцөн хүүхдүүдийг ч гэсэн яг потенциалтын тулд тэр хүүхдүүдийг одоо сургаж хүмүүжүүлэх тухай асуудал ч гэсэн ярина. Тусгай хэрэгцээт боловсрол гэдэг маань болохоор арай ялгаатай. Өөрөөр хэлбэл боловсролын одоо тухайн одоо боловсролынхаа зорилгод хүрч чадахгүй байгаа хүүхдүүдэд нэмэлт дэмжлэг туслах одоо хүргэснээр боловсролынхаа зорилгод хүрэхэд туслах тэр боловсрол эхлээд байна. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээ нь 5 дугаар ангийн хүүхд одоо мэдэх ёстой мэдлэгтэй хүрч чадахгүй байвал тэрэнд нь хүрэхэд нь тусалж байгаа тэр боловсролыг тэгш хамруулах.
тусгай хэрэгцээд тэгш хамруулах боловсрол гэдэг нь бүх хүүхдүүдийг гэж ойлгож байна. Харин яг тусгай хэрэгцээд боловсрол гэхээр хүмүүсийн толгойд автоматар л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж ороод ирдэг. Гэтэл энэ чинь нөгөө яг нөгөө бүх хүүхэд яг стандарт одоо байх албагүй те. Зарим нь жоохон удаан сэтгэдэг байж болно, удаан ойлгодог байж болно. Одоо тэр чадамжиндаа хүрэхгүй бол бас тэрэнд нь нөгөө нэг хүргэж ажиллах тэр зүйлийг бас тусгай хэрэгцээд гэдэгт оруулаад байгаа юм биш үү те. Яг үнэ. Одоо тусгай хэрэгцээд боловсрол гэдэг сүүлийн үед одоо хурдан одоо наач хүүхдүүдийн асуудал аягүй гарч штэ тэр хүүхдүүдийн боловсролын асуудал те. Тэр хүүхдүүд ч нөгөө хурдан морь унах гээд хотоос гараа авчдаг хөдөө очиод хэдэн сараар ажилладаг тий нэгснээ хүүхдийн хөдөлмөр гэж үзээд шүү хүүхдийн төвшгүй хөдөлмөрийн нэгс гэж үзээд байгаа тий хэлбэр тэгэхээр тэр хүүхдүүд чинь сургуульдаа явчихдаггүй хоцрогдож гинэ гэдэг чинь тусгай хэрэгцээд боловсрол одоо авах шаардлагатай хүүхдүүд мөн үү манад яг уу яг тусгай хэрэгцээд боловсрол гэхээр хитрхи нөгөө хөлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү анхаарснаас л яг энэ бусад хоцрогдоод байгаа бүлгүүд рүү бас анхаарч чадах асуудал байгаа. Манай Монгол улсын хувьд бол одоо малчин үрхийн хүүхдүүд байгаа шүү дээ нөгөө хитрхи төвөөс аслагдсан одоо малчин үрхийн хүүхдүүдэд зарим тохиолдолд тийм тусгайс арга зүгээр явах шаардлага үүсэж байгаа. Нөгөө нүүдэлж явдаг тэр соёлтой холбоотойгоо дээрэс нь манай улсад ч бас ламхаа хүүхдүүд байгаа сүм хийдэг одоо шавлан сууж байгаа хүүхдүүд тийм боловсролын асуудал байна. За хорх ангид одоо ял эдэлж байгаа хүүхдүүд байна хүмүүжж байгаа тий тэр хүүхдүүдийн иргэний эрхэм зөрчигдсөн ч гэсэн уг нь бол боловсрох эрхэм зөрчигдөг байхгүй. Тэгэхээр тэр боловсролын асуудлаас анхаарах асуудал байна. Манай бас ч хосэлтэй хүүхдүүд байгаа, казак хэлтэй, таваа хэлтэй, одоо монгол тохионы хэлээр ярьдаг хүүхдүүд байгаа. Тэдний одоо бүх боловсролтын тусгай хэрэгцээд боловсротойг нь хамрагтай явах хэрэгтэй юм. Тэгтэл манайх нөгөө хитрхи хөгжлийн бэрхшээлт рүү хараад бусад нөгөө бүлгүүдийн ер нь бол харахгүй жоохон хорхотуулаад байгаа. Дээрээс нөгөө тэг шамруулах гэж ярихаар нөгөө бусад хүүхдүүдийнхаа хүүхдүүдийн бас суралцах онцлог тэднэрт яаж чанартай хүртээмжтэй боловсруулах юм гэдэг асуудлаас хаягдаад байгаа. Тэр асуудал бол ажиглагддаг. Таны нөгөө тусгай арга зүйгээр тэр хүүхдүүдийг хичээл орох хэрэгтэй одоо нөгөө хэрэгцээнд нь суурилж гисэн чинь бас сонирхолтой санагдаж байна л да. Одоо жишээ нь нүүдэлчин малчин өрхийн хүүхдүүдэд бол жишээ нь юу байж болох вэ? Тусгай арга зүй гэдэг зөвөр нөгөө нэг жишгч юм уу тий олон тусгай арга зүй гэдгээсээ илүү нөгөө одоо шаардлагатай бол нэмэлт тохируулга хийх шаардлагатай болчихж байгаа. Яг тэр цаг хугацаанд жишээ нь малчин өрхийн хүүхдүүд чинь одоо 2-3 сараас эхлээл мал төлөлөд эхэлдэг шүү дээ. Яг эд завгүй үед жишээ нь манай улс тэр үед нь хичээлийг амраад зөвхөн малчин өрхийн одоо хүүхдүүд сурдаг сургуулиуд хичээлээ амраачаад тий одоо бусад үед нь хичээлээ илүү уцгсан байдлаар ордог ч юм уу тийм зохицуултыг хийхийг хэлээд байгаа. Тусгай байдлаар дэмжинэ гэдэг. Тэгэхээр нөгөө малчин өрхөөч дэмжиж байгаа, нөгөө хүүхдүүдээ ч гэсэн дэмжиж байгаа тий тэгээд ингээд нөгөө өөртөөхөө соёл одоо тэр өв уламжлалтаа биегдэхгүйгээр тэгтээ бас нөгөө боловсруулах чанартай авах энэ боломжийг олгож байгаа асуудал гараад байгаа. За мөн энэ одоо сүүлийн үед бас нэг миний бас айгүй хэлхийг хүсдэг юм нэг малчин өрхийн хүүхдүүд нь 6 настай сургуульд ороод байгаа шүү дээ тий 6 настай хүүхдүүд чинь ингээд дотор байранд ээж аваас хол амьдарч байгаа тий та бүхэн мэдэх байх. Дотор байранд чинь монгол хүүхдүүд бараг жилийн 10 сар амьдарч байгаа шүү дээ тий үндсэндээ 8-аас 10 сар амьдарч байгаа гэдэг чинь гэртээ өнгөрүүлэхээс одоо урт хугацаанд дотор байранд амьдардаг гэсэн. Тэгэхээр 6 настай хүүхдүүд эцэг гэхээс хол байх бол маш их хэцүү. Тэр хүүхдүүд эцэг хаар шаардлага одоо шаардлагатай. Тэгэхээр яг 6 настайд нь сургуульд оруулах юм уу эсвэл одоо 7-8 тад нь оруулаад шахсан програмаар явах юм уу гэх мэтлээ энэ нөгөө асуудлуудыг судалж ийж бодлоготой шиг ингэж орох шаардлага байгаа гэсэн. Бодлогын төвшөнд ер нь манад шийдвэрлэх шаардлагатай асуудлууд юу байна гэж та олж харсан бэ? Ямар ер нь сорилтууд байна вэ? Тэг шамруулах боловсрол, тусгай хэрэгцээд боловсрол, лийн хүрээнд тэгээд шийдлүүд нь бас юу байж болох вэ? За бодлогын асуудал дээр анхаарах нэгдүгээр асуудал бол би бол нөгөө институцийн чадхыг бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлнэ. Боловсролын яамнасаа эхлээд манайх аймаг дүүргийн одоо дүүргтэр тэг шамруулах боловсролыг хариуцж байгаа мэргэжилтүүд нь бүгдээрээ бүгдээрээ ер нь ихэнх нь мэргэжлийн бас хүмүүс. Буюу яг энэ асуудлын хадлаар зүг ойлголттой биш онлайн мэдлэг байхгүй одоо мэргэжүүлэх сургалт шаардлагатай гэж харж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн нэгдүгээр бэлдэж одоо бэлтгэх асуудал байгаа. Яг мэргэжүүлэх асуудал бас байгаа. За энэ хүмүүс нөгөө мэргэжлийн биш байгаас болоод яг нөгөө тусгай хэрэгцээд боловсрол тэг шамруулах боловсрол эдгээр чинь голдрлоороо явахгүй буруу чиглээд байгаа асуудал байгаа. Одоо мэргэжлийн бас хүмүүс байгаагаас болоод манайд ч одоо тусгай сургуулийг тэг шамруулах боловсрол гэдэг
андуураар явж байгаа асуудал байгаад байгаа байхгүй. Тэгтэл тусгай сургууль чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарласан орчин, тусгай арга зүгээр одоо лабораторийн бараг орчин сургаж байгаа. Концепцийн үдг шамруулах боловсролтоос эсрэг концепт ойлголт байхгүй. Дэг шамруулах боловсрол нь болохоор бүх хүүхдүүд ямар одоо хөгжлийн бэрхшээл, ямар одоо онцлогтойгоос үл хамааран нэг ангид нэг сургуулийн тогтолцоонд хамт суралцах тухай асуудал байна. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн байх, мэрэгжлийн хүмүүсийг яг нөгөө тохирсон одоо албан тушаалтанд ажиллуулах гэдэг нь бол аюул чухал байгаад байгаа. Яг тэгэхээр эргээд бодлого ярихаар нөгөө чинь байгаа онох хэвээр үр дүн гарах хэвээр цаана мөнгө төсөв явж байгаа ард түмний тий төрсэн татварын мөнгө явдаг учраас энэ дээр бол хариуцлагатай хандах хэрэгтэй байна. За хоёр дахь нэг асуудал бол ер нь энэ шамруулах боловсролыг одоо хэрэгжүүлэхэд төсвийн асуудал их яригддаг. Манайд бол яг энэ боловсрол дээр зарцуулагч байгаа төсвүүд бол маш их юм одоо очир дутагдaltaй баг төсөв манайх зарцуулдаг. Бусад улсуудтай харьцуулахад. За боловсрол зарцуулж байгаа хөрөнгө мөнгөө манай улс одоо шийдвэр гаргач зардал гэж үздэг. Харамсалтай нь энэ бол уг нь бол зардал биш хөрөнгө оруулалт байхгүй урт хугацаанд одоо үр дүн 10, 20, 30, 40, 50 жилийн дараа ингэж үргэлжлэн гарах хөрөнгө оруулалтч гарах хэрэгтэй. Ганц ингэж жишээ татхад жишээлх юм бол манай улс чинь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах одоо боловсрол одоо санхүүжүүлж байгаа зардал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй харьцуулахад 3 дахин их байна гэж сонсоход бол их гоё тоо сонсогддог 3 дахин. Гэхдээ нэг хүүхдийг одоо сурахад зарцуулж байгаа тэр одоо нэг хүүхдийн одоо зардал маань 200 хэдэн доллар байдаг шиг санагдаж байна. За яг нэг 3 дахин нэмэгдүүлсэн одоо зардал маань бол хөгжлийн бэрхшээлтүүдийг нэг жил сурах зардал нь 657 орчим доллар байдаг шиг санаж байна. Тэгэхээр жишээ нь харааны бэрхшээлтэй хүүхд чинь ингээд нөгөө орчин үед нөгөө дижитал одоо девайс ашиглаж хэрэгсэл ашиглаж бас боловсрал авж байна. Жишээ нь Orbit гэдэг яг энэ дижитал одоо bright display байна. Тэр хөрөмжигдэл $2500 өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө $657 чинь бүр $2500 нэг девайс ч авч хүрэхгүй хэмжээнд бага зардалтай байгаад байгаа тий. За дээрэс нь ингээд зарим нэг тохиолдолд одоо ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тохиолдолд тэр технологийн боломжууд багшийн хийж чадахгүй байгаа амиг багшийн одоо ажлыг хөнгөвчлөх тийм боломжууд байгаад байгаа. Жишээ нь одоо яриаг текст рүү хөрвүүлдэг, текстийг яриараа хөрвүүлдэг програмууд бол одоо сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй, зарим тохиолдолд оюуны болон харилцааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг одоо нэг санхүүжлэх хөрөнгө биднэрт хангалттай байх хэрэгтэй тий. Дээрээс нь манай сургуулийн орчингууд одоо орчин яг энэ барилга байгууламжийн орчин ч юм уу хүртээмжтэй биш шүү дээ. Одоо ариун цэврийн өрөө наацхан сургуулийн ариун цэврийн өрөөрөө ороход л одоо хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тэр энзэртэй хүүхдэд орох боломжгүй ямар ч стандартаа байгаагүй. Хаалганы бариул хаалга руу орж байгаа тэр одоо довж байгаа сургууль руу орж байгаа нь олон шат нар стандарт юм шиг байна тий. Тэр энэ боломжтой хийчдэг саяхан манай багш нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ахынтайгаа тэр энзэртэй ингээд сургуульд нь хамт сураад явж байгаа байхгүй. Тэгээд нэг пост хийсэн байсан. Тэр яг санаанд орчлоо нөгөө өвөл ингээд бүр хитрхи өндөр ийм налуу баг нөгөө гулгаад нисэж өгмөр тэр юу тэрэгцэртэй хөөхд битгий хэл тэрэгцэртэй хүүхдийг түрээ явж байгаа эцэг их нь хамт баг нөгөө нисэж өгмөр ийм өндөр ямар ч тийм стандартгүй шат хийцэн. Тэгээд эн чинь бол нөгөө төсвийн мөнгөөр хийж байгаа уул нь бол нэгэнтэй л хийж байгаа юм чинь энэ одоо стандарт тэр нэг баримтлах тоо хэмжээ нь бол байгаа шүү дээ тий. Өндрийн хэмжээ. Тийм манай улс чинь уг нь бол барилгын стандарт нормд бүгд байгаа. 12-ыг харьцах нэг буюу айжмдаа ингэж налуу одоо байдлаар өсөх налуу замыг хийх стандарт нь байгаа. Ариун цэврийн өрөөч гэсэн хөгжлийн бэрхшээлтүүд одоо хүртээмжтэй байх гэсэн стандарт нь бол байгаа. Гэхдээ харамсалтай нь бол тэр стандарт ерөөсөө мөрдөхгүй байгаа. Тэгээ ихэнх сургуулиуд яг өөрөө чи хийснээр бол ингээд баг 45 градус юм налуу тэр нь бүр харин ч бүр унаж одоо бэртэх эрсдэл үүсгээд байгаа тийм байгаа учраас тэгээ магадгүй тайлан ингээд ийм одоо сургуулийг тийм манайхны сургуулийг ийм замтай болголоо гэсэн ер нь нэг тийм л тайлан явж идэг штэ уншихаар тий. Яг ингээд юм хийцэн. Тий. Тэгээ нөгөө боловсролын орчин маань хүртээмжтэй байна гэдэг нэгдүгээрт аюулгүй тэгээ тухтай байх хэвээр. Одоо тэгтэл хөдөө орон нутгийн одоо сургуулиуд хідэн гадаа нь бол одоо болтол ашиглаж байна тий. Гадаа байгаа нь бол ч хүүхдүүдэд ялангуяа тэр бага насны хүүхдүүдэд 6-7 настай хүүхдүүдэд ч маш аюултай ээлгүй шүү дээ. Шөнийн цагаар тэр хүүхдүүд одоо бицэх гэл ингээд бодоход төсөөлөхөд бол аюул хэцүү тий. Та одоо жишээлбэл өөрийнхөө 6 настай хүүхдийг ингээд ганцаараа гараад харанхууд тий ямар замаар нь мэддэхгүй ингээд бүтчихэд тэгээд ингээд айгүй тийм одоо ариун цэврийн шаардлага хангахгүй аюулгүй байдлын шаардлага хангахгүй газар ариун цэвэр хэрэгхийг ингээд одоо зөвшөөрөх байсан уу гэж бодвол ингээд
боловсролтой манаас бол яалтч хөрөнгө мөнгө ерөөсөө зарцуулахгүй байгаа. Тэгэхээр энэ бол хоёр дахь асуудал нь. За гурав дахь нэг асуудал нь бол нөгөө багшийн хөгжлийн тухай асуудал, багш нартай анхаарал тавих асуудал байгаа. За ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахад багш нараа бид бэлтгэх хэрэгтэй байна. Яг одоогийн нөхцөл маань багш нартай яг сургууль дээр ажиллаж байгаа практик дээр ажиллаж байгаа багш нарт ямар асуудал тулгараад байна нөхөр би яг манай ангид нөгөө одоо жишээ нь харааны бэрхшээлтэй хүүхд, хэлээрээ бэрхшээлтэй хүүхд, эсвэл одоо оюуны бэрхшээлтэй хүүхд ороод ирлээ гэхэд би яг хичээлээ яг яаж заах гэдэг би арга зүгөө мэдэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд нөгөө багш бол та ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг те одоо сургах үүрэгтэй сургууль бол одоо манай чинь журам гаргацсан шүү дээ 2019 онд. Бүх хүүхдүүдийг тэг шамруулах ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрдэнэ сургуульд шамруулна гэж журам гаргацсан. Тэгтэл нөгөө журам гаргахын өмнө нөгөө сургуулаа бэлтгэх хэрэгтэй байсан. Тэр орчингоо бэлтгэх хэрэгтэй байсан. Төсвөө нэмэх хэрэгтэй байсан. Багш нараа сургах хэрэгтэй байсан. Тэгтэл маань нөгөө багш нарын сургалт маань хангалттай байхгүй байгаад байгаа. Тэгээд ганцхан нөгөө багш нарыг сургаснаар бол асуудал бас шийдэгдэхгүй. Багшийн ажиллах тэр таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Одоо ингээд та өөрөө мэднэ Улаанбаатар хотод нэг багшд оногдох хүүхдийн тоо 40-оос 60 хооронд хэлбэлцэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэг ангид одоо стандартаараа 20-аас 25 хүүхд сурах хэрэгтэй ангид 40 хүүхд 60 хүүхд чигчээ тэнд ингээд боловсролын чанар ярих ер нь бол боломжгүй байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө тусгай арга зүй тусгай нэмэлт одоо баасаргаад гэх юм уу нэмэлт ажиллагаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй оруулчаад багштай одоо сэтгэл гарахгүй байна энэ хүүхдэд ажилласангүй гэж ярьж байгаа ч юм бол маш шудраг бос одоо зөвлөлж хэлээд бид нэр эмчид ингээд чагнуурыг өгөхгүй те одоо тэр эмчлэх эмийг өгөхгүй байж та энэ өвчтнийг эмчлэхгүй байж тэ та ямар сэтгэлгүй юм бэ гэж хэлдэг үстэй те яг тэрнтэй адилхан нөхцөл байдал багш нарын одоо юунд бол амьдрал дээр тулгараад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг тогтолцоогоор нь айгуу сайн шийдэх хэрэгтэй байгаа. Яг нөгөө наадахтай ч холбоотой бас надад нөгөө бодит амьдралын кейс байна л да. Миний сайн найзын хүү хэдэн жилийн өмнө хөнгөн хэлбэрийн аутизмтай гэж онцлогдоод тэгээд яг нөгөө сургуульд орох 6 наснда бол сургуульд орж чадаагүй. Учир юу вэ гэсэн чинь авах сургууль олдоогүй. Улсын сургууль нь болохоор яг аавна гэж байгаа. Гэхдээ яг л нөгөө багштай холбоотой асуудал. За бид нар авчна. Гэхдээ тэгэл нөгөө ангийн хамгийн хойно зөвл тэнд ингээл оршоол сууж ахаар байгаад байгаа байхгүй. Тэ ажиллаж чадахгүй шүү гэдгээ одоо бүр яг ил тод эцэг ихтэн хэлж гэн гэсэн. Тэгээд нэг бол та өөрөө яг эцэг их хин нэг нь ажилласаа гараад ерөөсөө мөнхийн тэр хүүхдтэйгээ хамт артн суугаал нөгөө гарын бариулж бичүүлээл тэгжил явах боломжтой. Эсвэл нөгөө сүүдэр багш туслах багш сүүдэрч гэж бас хэлээд байгаа тийм туслах багш гэж байгаа. Тэгэхээр тэр нь болохоор улсаас бас өгөх боломжгүй юм шиг байгаа юм. Эцэг их өөрсдөө туслах багшийг боловсролын одоо манай ус өнгөрсөн онд нөгөө боловсролын баг зүйлүүдэд өөрчлөлт оруулсан. Тэгээд туслах багшийг өгнө ингээд оруулах гэд нэлээд иргэний нэмийн байгууллагууд бас багш нарын бас санал хэлсэн. Харамсалтай нь тэгээд 44-өөс их хүүхэдтэй бол туслах багш өгнө гэд гарсан байсан. Санагдчихээн. Тэгэхээр 44 байхгүй 23 байсан ч тийм. Тэгэхээр одоо 43 бол одоо тэр туслах багшийг авч чадахгүй байна л та тий. Тэгэхээр нөгөө миний түрүүний яриад байгаа чинь нөгөө бодлого бол хүний хувь зайг шийдчихэд тий нэг хүүхдийн амьдрал биш нэжгээд олон хүүхдийн амьдрал нэжгээд олон багш нарын амьдрал ар гэрт ингэж тусглаа болж идэг учраас нэг бодлого нэг өгүүлбэрийг гаргахтаа заавал ингэж нухацтайгаар судлах хэрэгтэй. Судалгаан дээр үндэслэж тэр бодлого гаргах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд яг таны ярьсан дээр бас нөгөө онцтой холбоотойос хэлмээр санагдчихсан. Манай улс одоо болтол ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллаж байгаа багш нартай ганцаардан сургалтын төлөвлөгөө боловсруулж ажиллахыг чиглэл өгч байгаа. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн онцтой хүүхдтэй тэр ганцаардан сургалтын төлөвлөгөөр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн онш аваагүй өөрөө л онцлогдоогүй аутизмын өрөөний эмэгтэй ч юм уу эсвэл ADHD гэж одоо яриад байгаа анхаарал татмагш хэд хөдөлгөөнд хэмжиж байт юм уу эсвэл зан үйлийн ингээд харахад физикли эрүүл юм шиг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа. Онцлогтой. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь нөгөө онш байхгүй гэдгээс болоод боловсролын үйлчлэгийг авч чадахгүй ингээд боловсролоос гадуурх гэж байгаа байхгүй. Тэгэхээр уг нь бол бид нар бол эмч эрүүл мэндийн байгууллагаш боловсролын байгууллага гэдэг утгаар бид нар ямар ч хүүхд хийсэн сургах хэрэгтэй. Тэгэхээр уг нь бол тэр хүүхдийн суулцах чадварын үнэлгээ гэж үүдэг манай багш нар бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Яг энэ хүүхд маань юу гэж чадаад байгаа, юу гэж чадахгүй байгаа гэдэг тэр үнэлгээг нь хийгээл тэрнээрээ тохирсон ганцаардан сургалтын төлөвлөгөө боловсруулах шаардлагатай бол боловсруулаад ингээд ажиллах боломж байгаа. Гэтэл нөгөө бодлого маань өөрөө нөгөө эргээд л би түрүүн ярьсан тий нөгөө хамгийн ихэнд ярьсан нөгөө
мэрэгжлийн хүмүүс ажиллахгүй байгаа учраас онш гэдэг нэг ийм ганц өгбөр тавьснаас болоод маш олон хүүхдүүд одоо тэр оншгүй хүслийг үйлчлэгийг авч чадахгүй боловсролыг одоо чанартай хүртээмжтэй авч чаддаг гадар хүүхдүүд асуудал гарч байгаа. Ганцхан үгэн дээр хүртэл тийм учраас нөгөө бодлогын асуудал бол би нөгөө маш их нөгөө санаа зовж ярьж байгаа түүний үчтэй ерөөсөө нэг өгүүлбэр чинь нэг үг чинь хүний амьдрал хүний хувьд тэр айлын хувьцыг өөрчлөхөд нөлөөлждөг гэдэг бол ялангуяа нэг боловсролын яамд одоо ажиллаж байгаа бодлого тодорхойлж байгаа хүмүүс мэл байнга бодох хэрэгтэй юм. Тэг шамруулах боловсролын чиглэлээр ер нь манад тийм одоо сургалт гэх юм уу одоо энэ бакалавр магистрийн түвшинд мэргэшүүлэх сургууль анги байдаг юм уу? Бага манайх бас хоёр би яг оны сайн санахгүй байна. Гэхдээ Монгол Улсын боловсролын их сургууль бас азаарч яг ер нь бол нийгмийн шаардлагаар мэрэгчлэнүүдийг бэлдээд эхэлсэн. Одоо энэ хүмүүс ихнээсээ төгсөгчд нь боловсролын ерөнхий газар ингээд дүүрэг аймагуудад бас ажиллаад эхэлсэн сайхан мэдээ байгаа юм лээ. Бас тэрийг харах бас их сайхан байна. Гэхдээ бол яг энэ чиглэлээр ажиллах мэрэгчлэнүүдэд бид бэлдэх хэрэгтэй. Тоо бол хангалтгүй байгаа. Ер нь багш нарын тоо хангалтгүй байгаа л. Тэгээ ялангуяа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллахад бол ганцхан нөгөө багшийн оролцоо хязгаарлаж болохгүй. Одоо зарим нэг хүүхд төр бол жишээ нь хил засалч, хөдөлгөөн засалч гэдэг нөгөө нэмэлт ийм нарийн мэрэгжлийн хүмүүс шаардлагатай байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг чинь нөгөө ангаахын их сургууль те бэлдэж бас давхар тэр одоо мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллах тэр хүмүүсийн координацийг асуудал бас гарна гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө салбар хоорондоо салбар хоорондын уялдаа Та бас таны CV-г харж байхад дижитал хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон улсын түвшинд сайн дураараа ажиллаж байгаа гэсэн байсан. Тэгээд энэ бас их анхаарал татсан л да. Дижитал хүртээмжиж юу ярьж байгаа юм бол за тэгээд ЮНЕСКОгийн Парис дахь төв салбарт нь улс орнуудын интернет хөгжлийг үнэлэх ROMX судалгааны аргачлалыг сайжруулах удирдах хорооны багц сайн дураараа ажилладаг гэж бичсэн байсан. Тэгээд надад таны энэ ажиллаж байгаа төсөл бас их онцгой харагдсан л да. Яг энэ интернет хөгжлийг үнэлэх дижитал хүртээмж гэдэг ойлголт чинь одоо нөгөө шин тутам гарч ирж байгаа сэдв энэ бас яаж ингэж эргэж нөгөө та угаасаа боловсролын салбарын хүн учраас мэдээж боловсролтой холбогдож байгаа энэ бүгд яаж ингэж боловсрол дээр холбогдож зангидагдж байна энэ төслийнхөө талаараас тавьж танилцуулаач. Тийм 2020 оноос 21 оноос 22 оны хооронд надад Монгол улсын интернетийн хөгжлийг яг энэ ЮНЕСКО-гоос гаргасан ROMX гэдэг аргачлалаар үнэлэх Монгол улсын одоо national team гэдэг одоо багийг ахлаж ажиллах юм боломж олгсон байна. Тэгэхээр ROMX нь ямар үгний төвчлөл вэ гэхээр нөгөө right based буюу яг энэ интернетийн хөгжил ер нь хүний эрхт одоо суурилсан хүний эрхийг хангасан байж чадчих байгаа юм улс орн гэх За өө гэдэг нь болохоор openness буюу нээлттэй байж чадчих байгаа юм тий. Нээлттэй одоо ард иргэдтэй зориулсан нээлттэй одоо мэдлэгийн одоо ресурсууд байгаа юм уу? Нээлттэй зах зээлийг хөгжүүлж чадчих байгаа юм уу? Тий. Нээлттэй засаглалыг бий болгож чадчих байгаа юм уу гэдэг нь олон асуудлуудыг бас одоо харах. За A гэдэг нь болохоор accessibility буюу хүртээмж одоо яг энэ интернет маань ялгаа бүхий насны өндөр настай тий залуучууд янз бүрийн насны одоо хүмүүст за янз бүрийн дижитал ур чадвартай хүмүүс тий. За тэгээд янз бүрийн одоо чадвартай буюу хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс хүртээмжтэй байж чадж байгаа гэдэг өнцгөр нь судлах. За M нь болохоор multi stakeholder engagement буюу олон талын одоо оролцоог хангасан байдлаар ямар нэг интернеттэй холбоотой шийдвэр гаргалт маань одоо явагдаж чадж байгаа юм гэдгийг харах. За X гэдэг нь нөгөө нэг эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн оролцоог хангаж байгаа юм. Гендерийн асуудлыг яаж тусгаж байгаа юм гэдэг. Ийм аргачлалаар одоо Монголын одоо юг интернетийн хөгжлийг судлах тэр багийг одоо ахлах боломж олцсон байна. Энэ их сонирхолтой судалгаа байсан. Тэгээ би өөрөө нөгөө нэг тэгш хүртээмжтэй боловсролын чиглэлээр ажилладаг, хүртээмжээр их ажиллаж байхдаа миний нэг ойлгосон юм болохоор ер нь ингээд нөгөө тэгш хамруулсан боловсрол ямар нэг юм одоо нийгмийн одоо бүлгүүдийг тэгш оролцох хангах нь эхлээд тэрний чинь өмнөх нөхцөл нь хүртээмж юм байна гэдгийг аягүй ойлгож авсан байхгүй. Тэгээд яг энэ судалгаан дээр ажиллахад бол яг нөгөө миний хүртээмжээр ажиллаж исэн одоо туршлага маань их тус болсон. Тэгээд энэ судалгааны дараа энэ юунаас ЮНЕСКОгийн одоо Парис дахь салбараас нь яг энэ судалгааг ахсан багийн ахлагч нарын дунд нөгөө интервью одоо нөгөө яг энэ судалгааны арга зүйг яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр судалгаа тагч авсан. Тэгээд тэрэн дээр нөгөө хүртээмжтэй холбоотой айгүй олон нөгөө самлаа хийдэг би ингэ сайжруулмаар энэ асуултанд тохиромжгүй байсан
ингэж өөрчлөлмөр санагдсан. Одоо жишээлх юм бол нөгөө дижитал хүртээмжлэл ярихаар хэлний хувьд бид нар чинь ингээл манай улс чинь хэлний зөвхөн казак туваа гэлдэг. Тэгтэл манай улс чинь Монгол дохионы хэлээр ярьдаг бүхэл бүтэн бас энэ бүлэг одоо хүмүүс байгаа шүү дээ. Энэ асуудлыг жишээ нь яагаад оруулаагүй ингээд баахан санал хэлсэн. Тэгээд нөгөө яг тэр аргачлалаа сайжруулах гэж ирсэн мэлээ угаасаа. Тэгэхээр тэр нөгөө аргачлалаа сайжруулах гэсэн удирдах хороо нөгөө яг энэ хүртээмжээр мэргэсэн хүн байгаагүй байсан юм шиг байна. Тэгээд намайг тэр багтаа орж ажиллах уу гэд тэгээд хамт орж ажилласан хүмүүс нь Оксфордын сургууль багш байсан. Ингээл яг тэр интернетийн хөгжил засаглалаар бол одоо маш 30-40 жил ажилласан тийм одоо акул хүмүүсийн нэр. Би бол ингээд ганцаараа нэг Аз нөхөр те тэгээд эмэгтэй ингээд төрийн бус байгууллагад ажилладаг. Тоонд дотор өсөг зохиж явна гэдэг шиг ингээд өсөж байгаа байхгүй. Тэгээ эхлээд бол энэ багт орохдоо ингээд аягүй сүрдээд би ч одоо яг энэ байх нь зөв ч юм уу зохистой ч юм уу юунд яваад орчоо юу руу яваад орчоо гэж зарим юм технологийн нарийн юмуд чинь би бас минь ойлгохгүй. Яг судлаач хүний үед яг тэр аргачлалаа бол одоо дата цуглуулсан мэдээлэл бол мэдээд байгаа ч гэсэн яг тэр технологитой холбоотой нарийн юмуд бол мэдэхгүй юм гарч исэн. Тэгтээ нөгөө нэг өөрийнхөө яг ажилтдаг нөгөө хүртээмжтэй шамруулалт гэдэг өнцгөрөө харахад тэдний одоо хардгуу мэдэхгүй өнцгөр бас өөрийнхөө одоо мэдлэгээ те одоо ажлын хадгалах хуваалцах юм боломж олцсон гэж үзэж байна. Судалгааны үр дүн нь юу байсан бэ? Тий, тэгээд энэ нөгөө манай улсын судалгаан дээр айгүй одоо миний анхаарахаар нэг яг манай одоо миний ажиллаж байгаа салбартай холбоотой нэг хэд хэдэн чухал үр дүн гарсан. Тэр нь тухайлах юм бол нэгдүгürt нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн дунд дижитал хуваагдал бол асар өндөр гарсан. 30-40% зөрүү гарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар ингээд нөгөө өссөн үсээгүй бид нар чи параллел ертөнцид амьдрах хэрэгтэй болчихлоо шүү дээ. Одоо хиймэл ухаан гэж ярьж байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан орж ирээгүй зөвхөн дижитал одоо мэдлэгтэй холбоотой асуултуудыг асуухад одоо 30-40% зөрүү гарч байгаа юм чинь хиймэл оюун ухаан дараагийн шатны технологи дараагийн шатны одоо тэр хөгжлүүд гараад ирэхэд хөгжлийн бэрхшээлтэй болон одоо дижитал ур чадвар багтаа хүмүүс одоо өндөр настай хүмүүс те за манай улсын хувьд бол нэг аслагдсан бүс нутагт амьдарч байгаа малчин хүмүүс зарим тохиолдолд бичих өсөхгүй тэр хүмүүсийг яаж энэ одоо энэ дижитал ертөнцид одоо үр шим мэдих шах боломжийг гаргах уу гэх асуудал тулгарч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо бид нар энэ манай улсын энэ дээр анхаарах хэрэгтэй хөтөлбөр сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай болчихж байгаа. Бас нэг дараагийн сонирхолтой асуудал нь юу байсан бэ гэхээр манай улсын одоо төрийн байгууллагуудын вебсайтыг ер нь хэр хүртээмжтэй байгаа юм бэ гэдгийг аудит хийсэн буюу одоо Web Content Accessibility Guideline гэдэг олон улсын одоо тэр яг одоо гайдлайныг зааварчилгааг харж байгаа. Энэ веб хуудас хөгшин настай хүмүүс, хараа муутай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс за тэгээд магадгүй одоо оюуны бэрхшээлтэй хүмүүс хэрэглэхэд хэр хүртээмжтэй байгаа юм бэ те одоо тэр зэсүүд нь хэр ойлгомжтой байгаа юм одоо тэр үеийн фондууд нь хэр том жижиг харагдах ууц байгаа юм. За тэр вебсайтн дээр байгаа одоо видео, аудио контент нь жишээлх юм бол сонсголын бэрхшээлтэй хүмүүс одоо хүртээмжтэй байдлаар альтернатив текстэн байдлаараа байж чадж байгаа юм. Тохионы хэлний сабтайтл юм эсвэл текстэн сабтайтл байгаа юм уу те хэлний зөв хүмүүст одоо бас одоо тэр текстэн одоо сабтайтл байгаа юм уу тэр үнэлгээ хийгээд үцхэд 1А-гаас 3А хүртэл байдаг. 3А бол хамгийн сайн тий. 1А-гийн шалгуурыг хангах вебсайт нэг ч болдог. Төрийн байгууллага. Тий. Тэгэхээр нөгөө манайх ч нөгөө Монгол тий одоо дижитал захин үндэстэн болно бидний гэж ярьж байгаа өнөө үед ялангуяа иргэдийг нөгөө одоо ямар нэгэн хуулийн саналыг захин байдлаар авч байгаа бол тэр чинь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй нөгөө ард үлдээд байдаг настай хүмүүс дижитал ур чадвар багтаа хүмүүсийн оролцоог хангаж чадахгүй байна гэдэг нэг асуудал гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол анхаарах айгуус шаардлагатай байгаа. Тэгээд энэ юунаас одоо судалгаанаас одоо хараад би бол за ер нь энэ чиглэл рүү бас давхар одоо суралцах хэрэгтэй юм байна, нэрших хэрэгтэй юм байна. Одоо сурсан мэдсний бац одоо энэ төрлийн байгууллага болон хавтарч ажилтдаг байгууллагатай хэлмээр юм байна гэж бас сүүлийн үед бас яг энэ чиглэлээр санаж байгаа. Яг нөгөө бид хэдийн ертөнц ингээд нүдний өмнө өөрчлөгдөж байна л та тийм дижитал хиймэл оюун ухаантай холбоотойгоор тэгээд үүнтэй холбоотой энэ чанар хүртээмжийн асуудал хүртэл ингээд хувьсан өөрчлөгдөж байгаа гэдэг нь бол энэ төслөөс харагдаж шүү дээ. Тийм. Яг ингээд таныг ярьсан чинь надад тэгж санагдаж байна л та. Нөгөө л нэг бодит амьдралын кейс гэдэг шиг заримдаа ингээд яг
ресторануудаар үйлчлүүлэхээр одоо нөгөө QR менютэй болсон шүү дээ ихэнх ресторанууд. За нэг талаасаа нөгөө цаасан меню өгөхгүй байгаль орчиндөө аюултай байна гэл те. Эсвэл их инновацлог байна гэд. Тэгэнгүүт бид хэдийг ингээл заримдаа хоол идгээл сууж байхад настай хүмүүс орж ирдэг. Магадгүй смарт утасгүй, смарт утастай байлаач интернет холбогдох боломжгүй, дата байхгүй. Ингээд ийм хүмүүс орж ирж байгаа байхгүй. Тэгээд ялангуяа ингээд настай хүмүүсийг бид нар бол харж л байсан. Манай үзэг сонсогчид ч гэсэн тийм тохиолдлууд зөндөлт харж ирсэн баг. Нөгөө QR-аа яаж уншуулахаа мэдэхгүй. Нэг бол ингээд нүдэн бүлтгнэл нөгөө нэг цэсээ яаж харах уу гээл те. Ингээд нөгөө үйлчлэгчээс нь юуны цаасан меню байна уу гээл асуувал байхгүй штэ. QR-аа уншуулчих гээл яваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бас нэг хэлбэрийн ялгуурлан гадуурхалт тэр хүмүүс бас ард уцраад байгаа гэдэг зүгээр нэг энгийн үйлчилгээний жишээн дээр тийм яг байгаа юм шиг санагдлаа. Таныг яг нөгөө энэ төслийг гээд ярихаар нэг бид нар чинь мэдхгүй учраас бас нэрээ юм байна да гэж ойлгож ухаарахгүй. Ингээд одоо тань шиг яг энэ бодлогын төвшөнд нэргсэн судлаач хүн ингээд гараад ярихаар ингээд амьдралдаа тусгаж бодож байгаа байхгүй. Нэрээ тийм юм байна шүү дээ. Яагаад тийм байх ёстой гэж. Бас их гоё жишээ авлаа. Би бас яг тэр нөгөө ресторан хоолны газрууд энэ QR кодыг дандаа бас шүүмжилдэг байхгүй юу? Та нар нэг одоо болооч те ядаж ингээд нэг юм одоо цаасан меню хадгалчихал та те настай хүмүүсийн чинь ингээд хэрэглэж чадахгүй датагүй бол яах юм? Утасгүй хүн явж явах бол яах юм тийм үү те? Утас нь интернетгүй бол яах ингээд яг чиний хэлдэг үнэн байхгүй юу? Тэгээд харааны бэрхшээлтэй хүмүүс ядаж ингээд энэнийхээ оронд брайлер хевлээ тавьчаач те нэр чинь тэр хүмүүс хичнээн баярлах бол те одоо нэг ч гэсэн газар ингээ хүртээмжтэй өөрийнх нь онцлогийг бас ингээ одоо хүндэтгэж байгаа нэг хэлбэр шүү дээ тий. Тэгэхээр тэр нөгөө нэг хүний эрхийн мэдрэмжтэй байх яг тэр хүртээмжтэй үйлчлэгээ гэдэг чинь ерөөсөн энэ наацх юм энгийн юм дээр л одоо сэтгэл гаргах хэлээд байгаа юм л да. За хувийн байгууллагууд нь хийдэг юм а гэхэд уг нь бол бас усаас ингээд засгийн газраас нь бас журмлаад өгөхөд бас болохгүй ч юм бас байхгүй л ах тий. Тийм. Уг нь бол манай үндсэн хуулийн чинь хүнийг ингээд хөгжлийн бэрхшээл те одоо нөгөө үндэс ухсаа яс юугаар нь нас хүсээр нь ялгарлан гадуурхгүй гэдэг уг нь бол хуулиндаа бид нар заасан. Гэхдээ манайх чинь ингээд хуулиа бас хэрэгжүүлэхгүй байна л да. Тийм. Ариун тул бас чивнэнд суралцсан тэмдэглэлээр ном гаргасан шүү дээ тий. Энэ номыг яагаад гаргах болов? Ер нь номон дээр байгаа агуулгын талаараас тооч үзэх сонсогчдод баярлалаа. Ойлголт өгвөл. Тэгээ өнөөдөр бас нөгөө номоо бас үзүүлэхэд бас нэг хувийг аваад танаа бас багийнхан бас өгж гин те. За баярлалаа. За энэ ном бичих болсон түүх нь бол бас их инээдтэй гэх юм уу одоо миний хувийн туршлагаас гарсан. Ер нь би яг энэ чивнэнгийн тэтгэлэгт бэлтэж байхад нөгөө яаж энэ тэтгэлгийг авсан бэ гэдэг подкастууд ч юм уу блог нийтлүүд айгүйх байдсан. Тэгсэн мөртлөө яаж очиод амжилттай сурах вэ гэдэг талаар бол бараг юуж байгаагүй. Тэгээд нөгөө тэтгэлэг авах чинь нэг өөр тэтгэлэг аваад очиод сурах чинь бүр дараагийн 2 дахин хэцүүд аваа эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд очиод аваа маань эхэлж байгаа. Очиод ерөөсөө онгоцноос буугаалах үе байраа хаана тий одоо хаана амьдрах вэ гэж толгойн явж байр олох гэж та англи сурсан хүмүүс л мэдж байгаа. Энэ манай нуусад лизингээр байр авахтай адилхан мөр алаан болдог тий. Тэгээд ингээ байр авч чадахгүй, байр олж чадахгүй, байраа яаж хаах учраа олохгүй айгүйх цаг алдаал. Айгүйх стресстэйсэн. За тэгээ дээрэс нь нөгөө хэдийгээр би ингээд Монголд Солонгос гэдэг ингээд 2 өөр улсын 2 өөр боловсролын системд бүтээгдэхүүн гэсэн барууны оронд сурсан ч бас л ингээд боловсролын системийн ялгаа соёлын шокууд бол бас байгаад байсан. Тэнд ингээд одоо ингээд нөгөө тасч чадахгүй тий яг энэ барууны тэр бие даасан ялангуяа Английн боловсролын тогтолцоо ч юм бол яг бие даасан одоо суралцах юм шүү дээ тий одоо self discipline тий бие даад сурах чадварыг бол тий одоо зэрэг шаарддаг. Тэгээд нөгөө академик одоо бичих одоо тий унших чадвар чинь нөгөө бас өөр хэл байгаа тий бидний мэддэг зөвхөн өдөр тутамдаа ярьдаг англи хэл биш. Тэс өөр одоо мэрэгжлийн хэл байгаа тий. Тэгэхээр энэ асуудлуудыг нөгөө мэдхгүйгээсээ болоод надад бас айгүйх ингээд одоо шантрах ч гэдэм үү ядрах юм тохиолдол айгүйх гарсан байна. Тэгээ би үгүй ингээд дараа нөгөө байр маараа олчоол нөгөө дараа нэг учраа олоод нэг семестр сураад нэг учраа алдах шүү дээ тий. Тэгээ учраа олсныхаа дараа үгүй энийг нэг ингээл хэлээд өгсөн бол би ингээд ирээд би ингэж амар ядрахгүй байсан шүү дээ тий. Ингээд анхнаасаа би нэг мэдчихсэн бол ингээд угаасаа чивнэнгийн тэтгэлэг чинь 1 жилийн маш одоо шахуу програм. Тэгэхээр тэр 1 жилийн хугацаанд хэрвээ би эднийг мэдчихэд ирсэн бол тий
энд байх бие хугацаа бүр ингээд тултал максимайз хийх боломж байсан биз дээ тий. Бүр илүү ингээд олон зүйлийг амжуулах боломж бас байсан биз тэгээд аюу харамсдаг байсан. Тэгээ манай ангид нэг 2 Тайван охин байсан манай найзууд одоо бид нэр харьцаатай байдаг. Тэр 2 охин маань ингээд ямар ч хичээл дээр ямар ч одоо даалгавар тэр ингээд аюу мэдээлэлтэй яваад байдаг байхгүй юу. Тэгээ би бүр нэг өдөр гайхаад хоёр яаж ингэ мэдээд байна гэсэн чинь нэг өмнө төгссөн одоо яг тэр салбарт сурч ирсэн нэг Тайван оюутнууд нь блог бичдэг. Одоо жишээлбэл англитэй Брэслиг сургуульд яг боловсролоор сурч байгаа бол ийм хичээл ийм багш заадаг шүү. Ийм даалгавар бараг өгдөө шүү. Энэ дээр ингэж анхаараарай гэдэг ингээд блог бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо залуу үедээ дараагийнхаа үедээ замыг бол аюу сайн зарч өгч шүү дээ. Тэгээ би тэрийг хараад надад айгүй их юм бодгцсан. Чивнэнгийн хөтөлбөр чинь ингээд 30 жил Монголд хэрэгжиж байгаа 200 гаруй хүн сурчаад яагаад ингээд дараагийнхаа үедээ зориулаад энэ одоо яг энэ английн боловсролын систем юм байдаг онцлогийн талаар яаж энэ нэг жилийн хугацаанд илүү үр дүнтэй сурч болох вэ гэдэг талаар хүмүүс ер нь ингээд өөртөөхөө туршлагыг бас ингээд яагаагүй болоо тий. Одоо бичээгүй болоо, үлдээгээгүй болоо гэж бодож аваад тэгээд бүр ингээд сурж явах үеэсээ бодож аваад сургуулаа төгсөж ирж байгаа бас биччихсэн. Тэгээ ер нь бол энэ номонд бол би анх яаж энэ бит тэтгэлэгт одоо бэлтжижсэн. Яг энэ тэтгэлэгт ер нь тэнцэхэд ямар үе шатуултыг тэнцсний дараа явхаас өмнө ямар бэлтгэл хангах шаардлагатай байдгийг тий. Очоод яг нөгөө академик амьдрал ямар байдгийг юуг мэдсэн байх хэрэгтэй байдгийг тий. Одоо яаж нөгөө наацх нөгөө work life balance байгаа шүү дээ. Яаж тэнцвэртэйгээр нөгөө энэ нөгөө сургуулийнхаа завгүй амьдралыг одоо хувийнхаа амьдралтай ингэж нэг стресст орчихгүй хөшиг тий. Бүр нэг ядаргаанд шиг тэгтээ бас ингээд одоо амжилттай суралцах вэ гэдэг чинь хүртэл ингээд тэр тэнд чинь сурж иж ойлгож байгаа байхгүй тий. Тэрийг ер нь бол ингээд цаг юугаа хугацаагаа ингээд зохицуулаад ингэчүүлэх зүгээрээ юм шүү гэд хэрвээ намайг явахаас өмнө хин нэгэнд үлдсэн байсан бол би магадгүй ингэж олон сар тэнд яахгүй шууд номоо уншил тий. Одоо just техник сарын хугацаа байдаг ч юм уу. Тэгээд сурах боломж бас байсан байх гэж бодчихсон. Тэр үднээс ийм одоо өөртөө тулгарсан энэ бол нэг амжилтын түүх бол биш. Ихэвчлэн миний одоо фейлдчихсэн тий. Одоо юун дээр алдчихсэн, юун дээр онжсэн гэдгээ одоо битсэн нэг тийм одоо муулгуу битсэн л одоо ном байгаа. Тэгээд 22 онд номоо хийвлсэн анхны хөлбрийг одоо 2 дахь хөлбөр нь саяхан өвдсөн шинэ ном бас та хэдтэй өгч байгаа. Энэ номыг мань бас уншаад бас нэлээ хэдэн залуучууд бас тэнцээд бас явсан байлээ. Тэгээ бас тэрийг хараад нэг хэдэн ч хүн ч гэсэн бас энэ номыг бас уншаад тэнцэгт нь тус болоод энэ тэтгэлгийг бас хүртэж аваад би бас их баярлаж байгаа. Яалтчгүй та өөрөө боловсролын салбар тэгш хүртээмжтэй боловсролын салбарын хүн учраас энд ийм ном байх хэрэгцээ шаардлага байна гэдгийг маш соргог олж харж ном гаргаж тэгээд үүний үр дүнд бас оюутноо залуучууд маань бас чивнэнгийн тэтгэлэгт тэнцээд явсан байна тий. Тэгээд энэ номыг бас та хэлжсэн тий өмнө нөгөө 10 жил болон их сургуулиудад очиж амьдралах үйл ажиллагаа. Энэ завшааныг бас ашиглаад нөгөө Их Британи улсын элчин сайдын яам за ялангуяа манай чивнэнгээр явсан оюутнууд бол их магчиг бол сайн тань тий. Яг чивнэнгийн хөтөлбөр хариуцсан мэрэгчлэн байгаа. Тэгэхээр их магч яг энэ номыг бүр өөрөө шанан тохиолдуулж тий цаг зав гаргаж ингэж бас үнэтэй зөвлөгөө өгч исэн. За өмнөх нөгөө элчин сайд байсан Филипп Малан бас өмнөх үг бас бичиж дэмжижсэн. Ер нь энэ номыг одоо би энэ ном бичих гэж байгаа гэхэд бол нэлээд аль нь уриалгын хүлээж аваад аюу их дэмжсэн. Тэгээд элчин сайдын ямтай хамтраад нөгөө Улаанбаатар хотын одоо ерөнхий боловсролын сургуулиудын номын санд энэ номоо хандивлах юм нэг үйл ажиллагаа бас зохион байгуулж бас ном хандивлах юм үйл ажиллагаа зохион байгуулсан. Одоо төгсгөлд нь ганцхан асуулт асуучих. Бристл хот өөрөө ямар хот вэ? Би анх нөгөө нэг чивнэнгийн ер нь бол би яг тэр хотынхын талаар нэг судалгаа хийгээгүй сургуультай айгүйх төвлөрч нөгөө Бристлийн сургууль нөгөө 3 сургуулиар ангалтай шүү дээ. Тэгээд би бол нэг Бристлийн сургуулийг бол одоо жигсаасан байсан миний суралцах хүсэж байгаа сургууль. Би бол нөгөө сургуулаа их судалсан байсан. Яа тэгэхээр манай сургууль чи яг англи дотроо боловсролынхаа судалгаагаар эхний 5-т ордог. Тэгээд зөвхөн манай боловсролын сургууль ихэд дэрэгдээ 5 судалгааны төвтэй байсан байхгүй. Тэгэхээр би өөрөө нөгөө бодлого болон судалгаагаар одоо мэрэгших энэ чиглэлээр ирээдүйд ажиллах хүсэлтэй байсан учраас яг судалгааныхын чадвар төр судалгааныхын баазыг харж сонгосон. Тэгээд яг ярилцлаганд орж яхад нөгөө их магч чи энэ Бристл хотын талаар хэр мэдэх вэ гэдэг яг надад асуулт чи надаас асуужсан байхгүй. Тэгээд би яг үннээсэн би яг бол надад хотын бол би сайн судлаагүй.
надад бол энэ хөтөлбөр нь аюул чухал байсан учраас би ингээд нэгт одоо рангалсан гэсэн чинь нэг магч Бристол хотыг Английн хамгийн аз жаргалтай хот гэдэг шүү дээ гэж хэлжсэн. Тийм үү. Тэгээд би бол тэрэнд нь бол нэрээ одоо үнэн байсан байна гэд нэг жил амьдрах хугацаанд бол ойлгосон. Яа тэгэхээр Бристол чинь Лондонтой харьцуулахад аюул тайван хот байхгүй юу? Ийм одоо Лондон одоо Сөүл ч гэдэм үү одоо миний сувчсан Солонгос нар шиг том хотууд нэм завгүй байдаг тий. Ингээл завгүй очихоор ингээл гудамжаар дүр юм завгүй машин хүн болгосон. Өнөөдөр илчилсэн тий. Яг боломж ихтэй ч гэсэн нэг тийм дуу чим ихтэй байгаа гэдэг. Бристол хот бол тийм тайван тэгээд айгүй юм гоё одоо байгальтайгаа их ойрхон ерөөсөө ингээл 5 минут талхал ойроо ингээл алхах ерөө занд очиж боломжтой байх болцоотой ч тийм үү тий. Тэгээд ийм байгаль юу хоёр нэг ойрхон хүмүүс нэг тайван дуу чимээх багтай гэдэг утгаараа надад бол маш их таалагдсан гоё хот байсан. За хоёрын ярилцлага өндөрлж байна. Тэгээд манай подкастын багийнхны урилгыг хүлээн авч өнөөдөр маш сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. За та бүхэнд бас их баярлалаа. Өнөөдөр ингээд гадаа хасах 30 градус болсон ч гэсэн тий Монгол орныхоо одоо хөгжилд бас ингээд бодлогын асуудал ялангуяа өөртөөхөө чадах одоо өнцгөөс одоо хувь нэмэр оруулах гад ийм одоо урт хугацаанд өрөөгөөж өгөх хүмүүсийн мэдлэгийг тэлэх юм сайхан подкаст бас хийж аваад танаа багт бас баярлалаа. Энэ одоо үйл ажиллагааныхаа нэг хэсэгт бас уйлж оролцсон маш баярлалаа. Баярлалаа. Монгол улсын бодлогод нөлөөлөе гэсэн уриатаагаар анх санаачлан эхэлсэн доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой подкастын 10 дахь дугаар танд хүрлээ. Бидний подкастыг Чивнэн Alumni Program Fund-аас дэмжин хүргэж байгаа. Тэгээд манай подкастыг дэмжихийг хүсвэл өшөө бодлогын чиглэлээр, доктортой хөгжлийн чиглэлээр сонирхолтой яриануудыг сонсохыг хүсэх юм бол манай энэ доор гарч байгаа холбоосоор Facebook хуудас болон YouTube хуудасныг дээрээ